Нэг амьсгаар. За юу цан манайхан энэ одоо парт хэд болчихв? За ямартай ч энэхүү хоёр анги нь миний дуртай хоёр ангиудын нэг. За тэгээд юу гэж өөрт чинь санагдсанаа сэтгэл хэсэгтүүлдэгэрээ. Ямартай ч үүний дараа хоёр анги үлдсэн бөгөөд сизон 1 маань дуусч байгаа юм л та. Тэг ямартай ч үргэлжлүүлээд сизон 2-ыг яриулахыг хүсвэл доор комент хэсэгтүүлдэгэрээ. За тэгээд дараагийнхаа хоёр анги руу орцгоё. Zima Blue. Энэхүү дүүхэн Zima хэмээх галактик даяар алдарсан ер бусын авьяастай уран бүтээлчээс эхэлнэ. Олон жилийн өмнө сансрын өнөө учрыг эрэх явцдаа Zima бие бүрэн өөрчилсөн төдийгүй тэрээр зүрх судасны тогтолцоогоо хаалттай хэлхээ болгож амьсгалах хоол хүнс сэргэлэх мөн бүр унтах шаардлагагүй болсон байна. Мөн нүдийг нь хүний нүдэнд үл үзэгдэх спектрийг харах тусгай мэдрэгчээр сольж арсыг нь хэдэн зуун хэмийн хүйтэн эсвэл хэдэн мянган хэмийн хайлсан лавын халуунд ч төсвөртэй синтетик материалаар орлуулжээ. Ийм үл эвдрэх биетэй болсон Zima одод дундуур тэнэн аялаж орчлонгийн бүхий л зүйлстэй харилцан ойлголцож чаддаг болсон байв. Мөн түүний бүтээлүүд өөртөө найдал шидэд сэтгэл татан байлаа. Zimаг хэрхэн уран бүтээлийн гараагаа эхэлснийг хэн ч мэддэггүй. Түүнийг нэгэн цагт хөрөг зурдаг байсан ч сэдв нь хэтэрхий явцуу. Өөрийн идеал нь зорилгодоо нийцэхгүй санагцсан гэдэг. Илүү гүн рүү нэвтрэхийн тулд Zima сансар окторгойд анхаарлаа хандуулж асар том сансрын ханын зургуудыг бүтээж эхэлдэг. Тэрээр бүтээл бүрийг судалж тэдгээр нь бүгд сүрлэг, нарийн детальтай байв. Нээлттэйгт нь эдгээр бүтээлүүд олонний талархлыг хүлээж хүмүүсийн нүдийг нээж өөр ертөнцид аваачиж буй мэдрэмж төрүүлдэг. Ингээд Zimагийн нэр хүнд огцом өсөж бүтээл нь амжилт олох тусам алдар нь түгсээр л байв. Гэвч тэр амжилтандаа ханад цадсангүй, эрэл хаагуулаа хизээж зогсоосонгүй. Нэг өдөр Zimагийн шинэ бүтээл их хүлээлт дунд нээлттэй хийв. Гэвч уг бүтээлийн төвд хинч ойлгохгүй жижиг цэнхэр дөрвөлжин байдаг. Хүмүүс түүнийг зүгээр л Zima цэнхэр хэмээн нэрийддэг. Түүнээс хойш Zimагийн бүх бүтээлийн төвд цэнхэр дүрс гарч ирдэг болж цаг хугацаа өнгөрөх тусам улам тамарсаар л байв. Олон 10 жилийн турш энэ цэнхэрхээ жижиг дөрвөшнөөс эхлэн одод тэнгэрийг бүрхэж улмаар бүхэл орчлонг хамрах болов. Гэвч нэг л өдөр Zimагийн зургууд зөвхөн цэнхэр өнгнөөс өрзүүлгөө болов. Хүмүүс түүний бүтээлч байдал мохсон гэж бодож байтал үнэндээ бүх зүйл дөнгөж эхэлж байгаа нь энэ. Zima яг л галзуурсан байдаг километр өндөр Zima цэнхэр бүтээлүүдийг босгон хотуудыг нь оёолж цөлүүдийг эзлэн үйлсийг нэвтэлж тэнгэрийг хагалсан мэд бүтээлүүдийг босгодог. Хүмүүс мэдээж энэхүү бүтээлүүдийг нь бишрэн шүтгэхээс өөр арга байсангүй. За бүр болоогүй үүгээрч зогсохгүй. Zima сансарт очиж гаригуудыг Zima цэнхрээр бүрхдэг. Эдгээр гаригууд оддын гэрэлдэх үедээ гайхамшигтай цэнхэр туяа цацруулж дэлхийн хүмүүсийг алмайруулжээ. Хүн төрлөختөн энэ сансрын үзэгдэлд татагдан Zimагийн уран бүтээлийн үүдэст бүрэн автсан байв. Олон эрэл хаагуул эцэс Zima орчлонгийн нууц, амьдралын мөн чанарыг нээж таньдаг. Тэрээр тэтгэврт гарахын өмнө сүүлчийн аваа бүтээлээ хийхээр шийдэж, үүний тулд Zima нэрт сэтгүүлчийг урьж түүхээ дэлхийд хүргэж энэ түүхэн мөчийг хамтдаа гэрчлэхийг хүсдэг. Ингэснээр Zima сэтгүүлчийг өөрийн нууц бааз руу засвар хийгдэж буй усан сангийн хажууд авчирдаг. Эцсийн бүтээл нь энд төрнө гэдгийг сонсоод сэтгүүлч гайхаж усан сантай ямар холбоотойг нь мэдээж ойлгосонгүй. Zima төр азнаад энэ бол энгийн усан сан биш гэж тайлбарлан эрт цагт Silicon Valley-д нэгэн охин гэрийн ажлаа хийхэд тулд хэд хэдэн робот бүтээжлээ. Тэрээр ялангуяа усан цан зөөврөлдөг жижиг роботоо ихэд хайрладаг байсан бөгөөд уг робот ямар ч гомдлгүйгээр хавтангуудыг уйгахгүй цэвэрлдэг байв. Ажлын үр ашгийг нэмхийн тулд охин түнд бүрэн өнгө ялгахаараа биедан дүгнэлтийг ухаалаг систем. Өөрөөр хэлбэл одоо нүд тарих суйрлуулсан байна л да. Ингэснээр робот яг л сүнстэй мэт болсон юм байна. Охин харин түүнд улам олон шин боломж, хүч чадал нэмж төгс болгохыг хичээсээр л байж. Ийхүү охин нас барсны дараа робот эзэн дамжиж, эзэн бүр түүнийг өөрчилж сайжруулсаар эцэст нь төгс оршихуй Zima болжээ. Энэ үннийг сонсоод сэтгүүлч зочирдов. Zima цааш нь хэлэхдээ өөрийгөө хэн, юу хийж байгаагаа удаан хугацаанд мэдээгүй явсан гэв.
Нэгэн өдөр тэрээр зураг зурж байхдаа тэр онцгой нэгэн цэнхэр өнгийг холж гаргасан нь хожимо Зема цэнхэр хэмээн нэрлэгдэх болсон аж. Энэ бол түүний амьдралын анх харсан өнгө. Мэдээж энэ өнгө нь өөрийн цэвэрлдэг байсан усан сангийн хавтангийн өнгө байв. Түүний ертөнцийн анхдагч нь ердөө л усан санал байж л дээ. Хэд хоногийн дараа хүмүүс усан цангийн дэргэд тойрон цугларч агуй мастрын домогт сүүлчийн бүтээлийг үзэхээр хүлээж байв. Зема гялалцсан улаан нөмөрхтөгөр гарч ирэхэд нижгэнсэн алга ташилт нижгэнэв. Дуу шуугаан дунд тэр нөмөргөө тайлж усан сан руу шумбан орж биеийн удирдлагын системээ унтрав. Ингэснээр түүний биеийн хэсгүүд салж унан эцэст нь жижигхэн робот л үлдэж усан сангийн зах руу сэлэн очиод хавтангуудыг цэвэрлэж эхлэв. Бүх зүйл яг л эхэлсэн газараа эргэн иржээ. Зема дахин алдарт уран бүтээлч биш харин анхдагч төлөвтэй буцснаар энэхүү түүх маань дуусдаг. За миний бодлоор энэхүү анги нь өөрийнхөө уг үндэс язгууртаа эргэн очих тухай санааг илэрхийлсэн болов уу да. Яг л олон хүн Зема шиг амьдралын утга учирыг ирж хайж төөрдөгч эцэст нь явсаар өөрийн хамгийн анхдагч жинхэнэ байдалтай эргэн ирж үнэт зүйлдээ үнэнч үлдэхийг сонгоо гэсэн санаа юм болов уу да. Гэхдээ ер нь ингэж байж л хүн итгэл зүгс цаашаа урагшилж чадна шүү дээ. Alternate histories. За энэ бол ёо. За энэхүү түүхэн баримтыг өөрчлөх боломжтой шинэ програм хангамжаас эхэлдэг. Энэхүү програм нь түүхийг өөрчилсөн тохиолдолд дэлхий ямар байдалтай болохыг дуурайлан харуулдаг. Жишээ нь хэрвээ хэн нэгэн цаг хугацаагаар буцаж очиод Гитлерийг алвал түүх олон ертөнцид буюу multiverse хэрхэн дахин зохион байгуулагдах. Энэ таамаглалыг 6 өөрөөр харуулдаг. За 1-р цаг хугацаанд оюутан Гитлер тэрээр сургууль тараад зургийн авцаа барин явж байгаад санамсргүйгээр нэгэн жаахан охинтой мөргөлдөж зургууд нь газар тундаг. За тэгэл ууралсан Гитлер охиныг загнаж бүр цохиод авдаг. За тэгтэл буруу хүн анилсан байдаг. Охин бол язгууртан гэр бүлийн гүнж байсан бөгөөд удалгүй түүний хамгаалагчид Гитлерийг аимшигтайгаар зодож орхидог. За тэгсэн чинь нөгөө охин бүр хутгаар Гитлерийг сүлбэж тэр газар дээр амиа алдан замын хажууд зүгээр л хинч биш. Гэсэн хэдий 1-р дайн товлсон ясаар эхэлсэн. Харин Гитлер байсангүй. Дэлхийн 2-р дайн 48 жилээр хойшлогдож 1948 онд эхэлж л тээ. Харин атомын бөмбөг Японд бус 1952 онд Герман дээр хаягдсан байна. Армстронгийн 1969 оны саран дээрх амжилттай булт харин өөрчлөгдсөнгүй. 2-р цаг хугацаанд Гитлер дахиад л сургуулиас гарч явах төдийгүй охиноос зайлс хийж тэгсэн хэдий ч хямаар дүүрсэн сүүх тэрэгт санамсргүйгээр дайруулж амиа алддаг. Түүний өхөл Бен хотын засаг захиргааг хатуу сүүх тэрэгний хууль батлагдахад хүргэж улмаар автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжөхөд нөлөөлчихдөг. Ингэснээр Австри автомашин үйлдвэрлэлээр аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болж Герман дэлхийд тэргүүлэх технологиачаар дэлхийн 1-р дайнд шууд ялалт байгуулж ингэснээр 1930-аад оны их хямрал санхүүгийн хямралаас зайлсхийж чаддаг. Дэлхийн 2-р дайн огт болоогүй бөгөөд 1958 онд Германы каунслер саран дээр буусан анхны хүн болов. 3-р цаг хугацаанд Гитлер охиноос зайлсхийж хям дөрөн сүүх тэрэгнээс бултаж чадсан ч харамсалтай нь цэцэрлэг дүрэлэнгийн сандал дээр сууж байхдаа Оросын язгууртнуудын бүтээсэн Жели мэт тесрэг бодис дүртэн бас л амь өргөдөв. Энэхүү зэвсэг нь анх Николай 2-р хаанд босогчдыг устгахад зориулагдсан байна л да. Франц Фердинандын аллага дэлхийн 1-р дайныг өдөөсөн хിവэр үлдсэн ч Жели тесрэг бодисын ачаар Орос улс супер гүрэн болж дайныг 1915 онд дуусгадаг. Путин 1988 онд саран дээр буусан анхны хүн болдог. За 4-р цаг хугацаанд Гитлер охиноос бултаж хям дөрөн сүүх тэрэгнээс зайлсхийж Жели тесрэг бодис бүгдээс нь азар мултарч чадсан ч гоо сайхан сэтгэл татан байдлыг эсэргүүцэж чаддаггүй. За тэгэл явахтай Гитлер ч эрэхтэн хүн штэ. Дааврын хитэх йогийн шөнийн дараа тэгэл гоё нас урж ин да. Тэгээ бүр туйлдаа хөрснээр нас орчихдаг. Энэхүү дөрвөн биеэ үнэлэгчид шүүхэд дуудагдсан ч хачирхалтайгаар тэд өөр хэмжээсээс ирсэн цаг хугацаагаар аялдаг эмэгтэйчүүд бөгөөд эрчүүдийн амин хүчийг сорж амьдрдаг нь илэрдэг.
Эдгээр цаг хугацааны аялагч эмэгтэйчүүд эцэст нь дэлхийг захирч 1996 онд саран дээр болсон анхны хүн эмэгтэй хүн болдог. 5 дугаар цаг хугацаанд мэдээж гэдлэр охин хям дүүрэн сүх тэрэг жели тесрэг бодисоос зайлсхийж мөн дааврын уруу таталтад автаагүй тул өөрийгөө аюулгүй гэж боджээ. Тэгсэн чин гинт солир дэлхийг мөргөж унсан солир нь гитлерийг газар дээр нь хороочихдаг. Бас л гоё байгаас те байн хорох гээд. Энэхүү солирын мөргөлдөөний дараа дэлхийн амьд биетийн 93% нь устдаж зөвхөн үүндэн тэсвэртэй харахнууд л амьд үлдэн хувьсаж эцэст нь хүнийг орлон давмгайлдаг. Тэд өөрсдийн сүрлийн зэвсгийг хүртэл бүтээж дэлхийг дахин устгав. Дараа нь амьдралын үлгий болсон талаагаас шинэ амьд биетүүд үүсэж ухаалаг 8 альжийн төрөл хурдан хөгжиж бараг 3 сая жилийн дараа саран дээр буусан анхны 8 альж төрдөг. 6 дугаар цаг хугацаа. Энэ цаг хугацаанд хүн төрлөختөн цаг хугацааны машин зохион бүтээжээ. Гитлер бүх аюулаас зайлсхийсэн ч цаг хугацаагаар аялдаг анти-наци буюу нацистуудын эсрэг идэвхтнүүдийн бай болчихдог. Түүнийг хамгаалагчид ч бууж өгсөнгүй. Мөргөлдөөн бүрийн хэмжээний тулаан болон хувирчихдаг. Гитлер галын дунд орж шийдвэрлэх мөчөд ирээдүйн Гитлер гарч ирж түүнийг авардаг. Хоёр биед бие биенээ танин сэтгэл хөдлөлтөө автан цаг хугацааны аяллаа хамгийн чухал дүрмийг мартаж энэхүү дүрм нь нэг орчлон дотор өөрийнхөө хуулбарт хизээж хүрэлцэж болохгүй. Ингэж хүрснээр үр дүнд нь бүхэл орчлон устдаж бүх зүйл тэгцгээс дахин эхэлснээр энэхүү анги маань дуусдаг. Энэхүү анги нь Гитлерийн эргэн тойрон дүрнэх богино түүхүүдийн цуврал бөгөөд түүнийг үгүй болгосон тохиолдолд дэлхий ямар байхыг нэг жок хэлбэрээр харуулж байгаа юм л та. Гэтэ энэхүү ангийг найруулагч нь өөрөө тайлбарлсан байт юм л та. Ямар ч агуухан түүхийг бүтээдэг их онолыг шүүмжлээд түүх ганц хүний улмаас эрс өөрчлөгдөхгүй. Хэн оролцсноос үл хамааран болох ёстой зүйл заавал болдгоороо болдоо гэж хэлдэг. Би ч гэсэн энэтэй санал нэг байна. Дараа нь тэгээд ер нь 2 англи үлдчихэж байна л да. Тэгээ манайхан сайхан subscribe дараад өгөөрэй. Ерөнхийдөө нэг 90% нь саба дарахгүй үзт юм байна л да. Тэгээд лайк саба дараад өөрт төрсөн мэдрэмжээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд энэхүү сисний сүүлчийн 2 ангиараа уулзтлаа. Түр бай бай.